Бидний хайрт аав, халамжит хань, инхри дүү, элбэрэлт ах, дотны анд дэлгэрхүү овогтой гам болдно. 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарц тохиолоо. Дэлгэрхүүгийн гам болдно. 1962 оны 9-р сарын 2-нд Баянхонгор аймагт мэндэлжээ. 1978 онд нийслэлийн 26 дугаар сургуулийг дүүргэж, 1980 онд Хэлийн цэргийн Тэг 161-р ангид 3 жилийн цэргийн алба хааж, 1983-аас 1985 онд шувуу фабрикийн автогаражид жолоочоор ажиллаж байгаад, 1989 онд Улаанбаатар хотын барилгын техникумыг цахилгаан техникчээр төгсжээ. 1989 оноос цахилгаан түгээх сүлжээ компанид цахилгаанч нар ажиллаж, 2004 оноос эдүгэ хүртэл цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанид цахилгааны ээлжийн ахлагчаар ажиллаж байлаа. Салбартаа эзэмшсэн мэрэгжилдээ эзэн болж, хийж, бүтээж, мэрэгжил нэгт нөхдийнхөө тэргүүн игнэнд байж чадсан тэрээр 2000 онд эрчим хүчний тэргүүний ажилтнанд цол тэмдгээр шагнагдаж, 2005 онд байгууллагын шилдэг ажилтнаар шалгарч, 2017 онд төрийн дээд одон Алтан гадас одонгоор ингрээ мялааж байсан юм. Төвний хөдөлмөрч, хичээнгүй, бүтээлч, дайчин, зан чанар, гэгэн, дүр төрхөн, гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэсэн хамт олонныхон сэтгэл зүрхэнд үрд мөнх хадгалагдан үлдэх болно. Таны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөсөд, анд найз, мэрэгжил нэгт найз нөхд нь сайн амгалан болтугай.